За бид нар хамтдаа Гитлэн номыг эхэлсэн явж байгаа тийм ээ. Маш тийм урт бөгөөд гоё бас маш их зүйлийг сурах боломжтой ном байна. Тэгээд хамтдаа үгийн цагаар орохоос өмнө зүрх сэтгэлээ бэлдээ залбирая. Бурхан өөрийнхөө үгээр дамжуулан биднэрт ойлгуулахыг хүсэн зүйлээ ойлгуулж бас өөрийнхөө тухай мэдлэг ойлголтыг өгөхин тулд хамтдаа залбирая. За эзэн минь тэгээд бид нар таныхаа өмнө ирээд залбирч байна. Та бол бид бүгдийн амьдралын хамгийн чухал зүйл нь бол та билээ. Бид нар танийгаа ирж хайж, таныг мэдэж, таны ямар сайн, ямар хайр нэгүслэр дүүрэн болохыг бид нар мэдхийн төлөө эзэн бид нар урагшилж байна. Харин та бид нарыг таны өмнө итгэмжтэй, таныг ирж хайсан, таныг гих зүрх сэтгэлээр биднийг дүүргэж, ялангуяа үгийг сонсоход бид нарыг цангасан зүрх сэтгэлтэй болгож өгөөч гэж гуйн. Энэ цагаа тань даатгаж байна. Мэргэн ухааны үг, мэдлэгийн үг, бидний амьдралд өөрчлөлтийг авчрах тэр чөлөөлтийн үг өнөөдөр энэ цагт хэлэгдэхин төлөө эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирч байна. Амен. За өмнөхдөр Гитлэн номын бас нэг танилцуулга бас мөшөө хэрхэнтэй мэндэлсэн ямар байдлаар төрөөд амьд үлдсэн гэдэг тухай бид нэр хамтдаа бас ойлгож явсан. Тэгээ өнөөдөр миний ярих хэсэг бол Гитлэл 2:15-аас 4:31. Тэгээ яг ерөнхийдөө энэ хэсгийг би юу гэж нэрлсэн бэ гэхээр мөшөө бурхантай уулзсан гэж нэрлсэн ба. За тэгээд мэдээж хэрэг энэ хоёр бүлэг гарны хэсэгтээ нэлээд олон зүйл гарна. Тэрийг аль болох би хэлээ тайлбарлаад явна. Гэхдээ ишлэл нэг бүрийг унших боломжгүй учраас зарим нь уншин, зарим нь би үйл явдлыг илүү яриад явна гэсэн үг. За мөшөө ингээд параны гүнжийн охин тэр хүүхдийг мөшөөг олж аваад өөрийнхөө хүүхд болгож авсан тийм ээ. Тэгэхээр мөшөө нэг гэсэндээ ханхүү байсныг бид нар мэднэ. Тэгээ хэдийгээр ханхүү боловч еврей гаралтай яг Египт биш тийм ханхүү байгаад. Тэгтэл өөрийнх нь улс үндэстний хүмүүс юу болсон бэ гэхээр өсөж өнөр өтгөн болоод байсан учраас Египтчүүд юу гэж үзсэн бэ гэхээр энэ улс үндэстэн биднээс илүү хүчирхэг болох гэдэг. Тиймээс учраас энэ улс үндэстнийг бид нар илүү ажил хөдөлмөрөөр нь дарамтлаж, дарлаж тэгээд бүр шинээр төрсөнтэй хүүхдийг бүр нөгөө нийл мөрөнд живүүлж алах хүртэл тийм тушаал гарч ирсэн тийм ээ. Тэгтээ тэр дундаас мөшөө бол амьд үйлдсэн нэг сагсан дотор ээж нь хүүхдээ тавиад нийл мөрөнд тавихад хааны гүнж олж авдаг тийм ээ. За тэгвэл 2:15-аас яг өмнөх хэсгээр нь юу гэж гарч байгаа вэ гэхээр мөшөө өсөж том болоод эдгээр насанд хүрээд нэг ийм үйл явдал болж байгаа. Тэрний вэ гэхээр мөшөө хэдий ханхүү байсан ч гэсэн өөрийнхөө улс үндэстэнтэйгээ израильчуудтэйгээ нэг нутаг нэгт байгаа учраас тэд нарыг бүр зөрөөдөр харах гад тэдэн дээр очисон баг. Тэгтэл тэдний албадлагын ажилд нухалдагдж байгааг мөшөө харчаад нэг Египт хүн нэг өөрийнх нь нутаг нэгний хүнийг ингээд дээрлэхэж байгааг хараад мөшөө юу гэдэг вэ? Эргэн тойрон хөнгөө байгааг мэдээ тэр Египт эрийг алаад элсэн дотор нуучдаг тийм ээ. Элсэн дотор болчдөг. Тэгээд мөшөө дараа өдөр дахиад нэг өөрийнх нь яг тэр хэдийн нэг Египтийн ханхүү боловч гэсэн өөрийн нутаг үндэстний гих улс үндэстнийхээ төлөө гих тийм зүрх сэтгэл өөрийнхөө улс үндэстний төлөө гэдэг тийм зүрх сэтгэл яваад байгааг харж болж байгаа. Тэгээ маргааш дахиад тэнтэй очисон чинь хоёр еврейэр нутаг нэгт нь хоорондоо ингээд нөгөө зодтолдож байгааг хараад буруутай этгээдт нь яагаад хоёр чинь ингээд зодтолдоод байгаа юм бэ? Хоёр чинь яг нэг нутаг нэгтэй хүмүүс биш шүү гэж хэлэхэд нөгөө еврей юу гэж хэлдэг вэ гэхээр чи Египт эрийг хүнээсэн шиг намайг бас хороох уу гэд мөшөөд хэлдэг тийм ээ. Мөшөө ай сандраад энэ хэрэг гарцаагүй илэрчээ гэж боддог. За тэгвэл өнөөдрийн хамгийн ихний харах ишлэл бол Гитлэл 2:15-ыг харах юм бол Парон ил хэргийг сонсоод мөшөөг цаазлахаар хайжээ. Мөшөө Пароноос зугтаж Меданы нутагт амьдрах боллоо гэж. За тэгэхээр хэдийгээр мөшөө нэг өөрийнх нь нутагт нэг хараад өмөөрөөд
Тэгээд Египт эрэг алснаас болоод тэр хэрэг даймжираад одоо хааны сонорт хүрээд тэгээд Мөшег алхаар цаазлахаар яг ийм хэрэг болсон байгаа. Тэгээд Мөше Фараоноос цухтаагаад Меданы нутагт амьдрах боллоо гэж. За Меданы нутаг гэдгийг тайлбарлах юм бол Медан гэдэг нь Авраамийн бас нэг хүүхдүүдийн донд Медан гэж хүүхд байгаа. Тэгээд тэр нь Меданы үр сад нь бас амьдарч ирсэн нутаг гэж хэлж болно. Тэгээ ингээд нэг зураг байгаа. Энийг ингээ харах юм бол Египт нутгаас зүүн тишээ харах юм бол Медиан байна те, дунд нь нэг газар байна. Тэгээ Канаантай нэлээд ойролцоо байгааг харж байна үү те. Тэгэхээр яг энэ Медиан гэдэг бол эртний цөлийн бус нутгийг хэлээд байгаа. Одоо ингээд ногоон байж яснаа. Одоо яг тэр Медиан байгаа хэсэг болохоор ингээд нэг юм шар өнгөтэй те илсэрхийг юм цөлийн бус нутаг байгааг хэлж байгаа. За тэгээд Мөшө цухтааж яваад Меданы нутагт ирээд нэгэн удаа худгийн хажуу сууж байхад нь Меданы тахилчийн 7 охин эцгийнхээ хонь сүргийг услахаар ирдэг тийм ээ. За энэ дээр ямар үйл явдал болсон бэ гэхээр тэр Меданы тахилчийн 7 охин эцгийнхээ хондыг услахжсэн чинь тэр авийн тентгийн хоньчид өөр хүмүүс хоньчид ирээд тэднийг дээрлгээд тэднийг явж хөөдөг. Харин тэгтээ Мөшө бас яадаг вэ гэхээр тэр хондоо услахжсэн тэр Меданы тахилчийн 7 охиныг өмөөрөөд бүр ингээд усыг нь ууггүй татаж өгөөд хондыг нь усалж өгөөд явуулдаг. Тэгэхээр энэ чинээс бид нэр бас нэг сонирхолтой дүр зургийг харж болох нь Мөшө ингээд бусдыг өмгөөлөх яг юм шудраг бус байдлыг одоо нэг төвчж чадахгүй байгааг ингээд барыг нэг талтаа харж болохоор байгаадагаас одоо жишээлбэл өөрийнх нь нутаг нэгтний дээрлэх гэж байгааг бол одоо тэнд нь нэлээд дургүй байгаад тэр Египтүнийг алчихсан. Тэгээ дээрэс нь ингээд Меданы тахилчийн 7 охин одоо ингээд сул доороо тэр эмэгтэйчүүдийг хоноо услах жахад нь өөр хончид ирээд дээрлэх үед нь бас тэднийг өмөрч байгаа бас яг ийм сайн зан чанар харагдаад байгаа. Ингээ харах юм бол одоо зүгээр ингээд хамгаалаад өмгөөлөд орчихоогүй тэр бүр нөгөө усыг ингээд ууггүй татаж хондыг нь усалж өгсөн гэж. Үүнийг нь тэд охтуудын эцэг нь сонсоод Мөшөг бүр ингээд нөгөө хаалгаж олж ирээд ураад тэгээ хооллож цайлаад тэгээд цаашаа юу болсон бэ гэхээр 2:21 дээр Мөшө тэдний цааргалгүй үлджээ гэж. Тэгээд Рүвэл охин Цоферогоо Мөшөд игтэр болгон өгөө гэж. Тэгээд яг энэ үл одоо нэг өөрийнх нь яг энэ хийсэн сайн чанарын улмаас одоо ууггүй тусалсных нь улмаас болоод тэр Рүвэл гэдэг одоо хүн өөрийнхөө охин Цоферог эхнэр болго өгсөн баг. За энэ дээр би бас нэг тайлбар хэлж өгмөр байгаа юм нь 2 дугаар бүлэг дээр тэр Меданы тахилчийн тахилч Рүвэл гэдэг байгаа. 3 дугаар бүлэг дээр харах юм бол Этро гэж гарч байгаа. Мөшөгийн хатан эцэг Этро гэж байгаа. Тэгээ энэ дээр ямар тайлбар байдаг вэ гэхээр библи судлаачид ерөнхийдөө нэг юм 2 тайлбар байдаг гэж үздэг. За Рүвэл гэдэг нэр нь бол өөрийнх нь нэр, харин Этро гэдэг бол магадгүй тэр цол иргэмтэй холбоотой нэр эсвэл хоч байсан гэж үздэг. Нэгдэх тайлбар нь. Хоёр дахь тайлбар нь Рүвэл гэдэг бол өвөг эцгийн нэр буюу Этрогийн аавын нэр. Харин Этро бол Мөшөгийн яг хадам аавын нэр. Тэгээ Мөшөг зүгтаан ирсний дараахан магадгүй амьд байсан. Харин дараагаар нь бол өвд болсон бах боломжтой гэж үздэг. Тэгэхээр ийм хоёр тайлбар байгаа дээ. Тэгээ Этро ер нь бол 3 дугаар бүлэгээс Мөшөгийн хадам аавыг Этро гэдэг нэрээр гарч байгаа. Энэ бол аль эсвэл цол хэрэгмтэй холбоотой хоч нэр байж магадгүй эсвэл яг өөрийнх нь хадам аавынх нь нэр Этро эсвэл Рүвэл гэдэг нь нөгөө тэр өвөг эцгийнх нь нэр байсан байх боломжтой гэж үздэг. За хэдүүл үйл явдлаа үргэлжлүүлээд харах юм бол Гитлэл номын 2:23-аас 25 дээр юу гэж байгаа вэ гэхээр цаг хугацаа одоо ингээд нөгөө нэг Египтийн нутагт Израильчууд ингээд дарлагдчихж байгаа. Тэгээд Мөшө болохоор цогтаад Медианд ингээ гэр бүл зохиогоод амьдарч байгаа. Бас нэлээдгүй хугацааг тэнд өнгөрүүлдэг. Бараг нэг 40 жил хавцаа болсон гэж үздэг. За тэгвэл ишлэгийг харин цаг хугацаа улиран оцоор Египтийн хаан нас нөхчөө гэж. Израильчууд дарлал боолчлоос болоод орилж гаслан тусламж ирэн бархирсан нь бурхан төржээ. Бурхан тэдний ёолон гаслахыг сонссон бөгөөд Авраам Ицхакт Яаковт өгсөн ам тангараа санаж байлаа.
Бурхан Израильчуудыг анхаарч санаа тавьва гэж. За энэ дээр болохоор Израильчууд ингээд маш их хүнд ажилд дарлагдж яг ингээд өөрснөө яг тэр нөхцөл байдлынхаа донд ингээд Бурханараа хандсан Бурхан тэднийг дуу хоолойг нь сонсон тусламж ирсэн эрен хашгирсныг нь сонссон гэж хэлж. Тэгээд үргэлжлүүлээд харах юм бол Мөшө яг Меданы дахилж хатан эцгийнхээ хонос сэргийг хариулж явж байгаад нэг сонирхолтой цөлд нэгэн үйл явдал болдог тийм ээ. Бид нар бол бүгдээрээ мэднэ. Тэр нь ямар үйл явдал болдог вэ гэхээр Мөшө хонос сэргээ хариулж яваад Бурхны уул хориовт иржээ гэж. Тэгтэл юу болсон бэ гэхээр Яваагийн тэнгэр элч нэгэн бутан дотроос галын дүүл дунд түнд үзэгдлээ гэж. Тэгэхээр энэ дээр ямар үйл явдал болж байгаа вэ гэхээр нэг бут ингээ гал асаад байгаа юм ингээ шатахгүй байгаа гэсэн. Тэгэхээр дунд нь Бурхны тэнгэр элч харагдсан. Тэгээ тийм учраас Мөшө ингээ гайхаа сонирхоод за эн чинь ямар сонин үзэгдэл болж байна. Бидний хувьд ч гэсэн бас гайхаж үзэж болно шүү дээ. Бид нар ингээд хоноо харуулаа явж ирсэн чинь магадгүй нэг ингээ маш шатаад байгаа ирнэ. Шатад дуусахгүй. Тэгэхээр тэр донд ямар нэг юм болоод байгааг харуул бид нар өөрөө ирэхгүй очиж сонирхох байх тийм ээ. Тэгээд Мөшө бас яг очиод сонирхсан энэ үзэгдлийг очиж ойроос үзьгээд тэгээд 4-р эшлэлийг харах юм бол тэгээд үзэхээр дөхөж ирэхийг нь яаваа харав гэж. Бурхан мөнх бутан дотроос Мөшө гэж дуудсан Мөшө. За би байна гэлээ. Бурхан нааш бүү орт зогсож байгаа газар чинь ариун учир шаахагаа тайл гэж альдваа. Тэгээд би бол чиний эцгийн Бурхан, Авраамийн Бурхан, Ицхакийн Бурхан, Яаковын Бурхан байна гэсэнд Мөшө Бурхан руу харахаас айж нүрээ халахлаа гэж. Тэгээд Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр Яваа айлдахдаа Египтэд байгаа ард түмнийхээ зүхэрлийг үнэхээр харлаа. Харгалзагцаас болж ойролж хашгирахыг нь сонслоо. Шаналлыг нь ч ойлгож байна гэж. Тэгэхээр яг энэ дунд Мөшө Бурхантай уулзчих. Энэ хүртэл магадгүй Мөшө яг Бурханы талаар зөвхөн сонссон байж магадгүй. Гэхдээ яг Бурханыг яг ингэж хөвчлсөн байдлаар ингэж Бурханыг танд мэдэж уулзах уулзалт нь бол энд байсан баг. Тэгээ Бурхан өөрийгөө хэлэхдээ те би чиний эцэг өвгдий чинь Бурхан байна гэж хэлж. Би өөрийнхөө ард түмний те ойрлон хашгирч тэр хүнд нөхцөл байдлынхаа донд над руу хашгирч байгааг нь би сонслоо. Би тэднийг анхааран сонслоо гэж хэлдэг. Тэм учраас би чамайг фараон руу илгээж гинэ гэж хэлдэг. За энэ чэнэс маш нэг сонирхолтой бид нэр үйл явдлуудыг харж байна. Египт гитлэл номын 3:10-аас 11-ийг харах юм бол энэ ишлэлийг ингээ харах юм бол Матай номын 28-ын нэг агуу захирамжтай ишлэлтэй ер нь жоохон төстэй уншигдана. Та ингээ хараад үзээрэй. Энэчээс юу гэж байгаа вэ гэхээр иймээс яв би чамайг фараон руу илгээж байна. Миний ард түмэн Израильчуудыг Египтээс гарга тэгтэн Мөшө Бурханд хандаж Израильчуудыг Египтээс гаргахаар фараон руу очих би хинсэн билээ. За энэ дээр явж бүх үндэсний дагалдагч болоо гэж хэлдэг тийм ээ. Агуу захирамжтай. Энэ дээр болохоор яг Мөшөгийн дуудлага нь Эмээс яв фараон руу би чамайг илгээж байна. Миний ард түмэн Израильчуудыг Египтээс гарга гэж. Агуу захирамж бол тэг хаанчлалын сайн мэдээг явж бүх үндэстэнд хүргэе гэж хэлдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ үйл явдалтай өөрсдийнхөө нөхцөл байдлыг хараад үзэх юм бол бид нэр заримдаа Мөшө шиг юм хариулт хэлдэг. Мөшөгийн хариулт юу байсан бэ гэхээр Израильчуудыг Египтээс гаргахаар фараон руу очих би хинсэн билээ гэж хэлж. Би ч одоо хэн болоод би хинсэн болоод одоо тэр фараон руу очиод яг энэ зүйлийг хэлж ярих юм бэ гэж. Тэгээд 3:12-аас 13 дахь ишлэлийг харах юм бол мөн яг нэг агуу захирамжийн нэг Бурханы амлалтанд би та нартай үеийн төгсөл өөрчлөлт хамт байна гэдэг шиг Бурхан юу гэж байгаа вэ гэхээр би чамтай хамт байна. Би чамайг илгээсний тэмдэг ийм бах болно гэж хэлж. Чи ард олныг Египтээс гаргаж та нар энэ уулнаа Бурханд мөргөн хэмээн айлдваа гэж. Тэгтэн Мөшө Бурханд би Израильчууд дээр очиод эцэг өвгдий чинь Бурхан намайг та нар руу илгээлээ гэж хэллээ гэхэд түүний нэр хин бэ гэвэл би юу гэлээ гэж одоо ингээ харилцсан ярилцаад тааш тийм ээ. Би одоо хинсэн билээ гэ одоо Мөшөгийн хувьд өөрийгөө голоод тэгээ би одоо энэ зүйлийг хийж чадах уу гэдэг дээр асууж.
Тэгээд очлоо гэхэд тэ яг чиний одоо яг энэ эцэг өвгдөө чинь бурхны чинь илгээс нь тэр бурхны чинь нэр нь хин бэ гэж асуувал би юу гэж хэлэх юм бэ гэж хэлж. Энд дээр Гэтлэл номын 3:14 дээр хариулт нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр бурхан мөшөөд би бол би байдаг мөн гэж хэлж байгаа. Израильчуудад би байдаг хэмээх чинь намайг та нар руу явууллаа гэж хэл гив гэж. Тэгэхээр энэ дээр бурхан өөрийнхөө нэрийг хэлэхдээ би бол би байдаг гэж хэлж байгаа. Энэ маш ойлгомжтой тодорхой юу хэлээд байгаа вэ гэхээр нүдтэй мөртлөө хардггүй, жигтэй мөртлөө сонсдгүй хүний гараар бүтээгдсэн ямар нэгэн бүтээл бурхан биш учраас үнэхээр үнэн бодит амьд бурхан би учраас би бол би байдаг гэж хэлж байгаа. Бурхан үнэхээр бодиттой амьд учраас би байдаг гэж өөрийгөө нэрлэхэд яагаад болохгүй байгаа даа. Энэ бүр яг тохирох нэр байгаа даа. Магадгүй зарим хүмүүс яг Египтийн тэр дарлалд байгаа израильчуудын үед тэ яг өөр нэрээр хэлээд магадгүй гайхаж магадгүй. Гэтэ үнэхээр бурхан яг тэр нөхцөл байдлын донд маш тодорхой өөрийнхөө тэднэрт ойлгох нэрийг хэлж байгаа. Мэдээж хэрэг Библиэлд бурхны талаарх маш олон нэрүүд байгаа. Тийм ээ? Тэр олон нэрүүдийг бид нар ингээд дурдах юм бол маш их зүйл байгаа. Гэтэ энэ дээр Яава өөрийгөө хэлэхдээ, бурхан өөрийгөө хэлэхдээ би бол би байд гэж байгаа. Би бол бодиттой амьд бурхан мөн гэж хэлж байна. Тэгээд бурхан айлтгахдаа явж Израилийн ахлагчдыг цуглуул эцэг өвгдийн чинь бурхан Авраамийн бурхан, Яаковын бурхан Ицхак гэдэг дээр би жоохон төвдрээд байгаа. Энэ жоохон надад жоохон хэлэхэд жоохон хэцүү. Та нарыг бас Египтэд та нарт юу тохиолдсныг би тун анхааралтай харж байсан гэж хэлж. Тэгээ та нарт байсан асуудал, хүнд хэцүү бэрхшээл би мэдчихсэн. Би та нар эцэг өвгдийн чинь бурхан та нар Израилийн ахлагчдыг цуглуулад бурхан та нарыг чөлөөлж Египтийн цөхрөл зовлонгоос гаргаж сүү балаар бэлгсэн нутагт аваачнаа гэж. Энэ үнэхээр гайхалтай амлалт. Гэхдээ энэ амлалтад бид нар ялангуяа израильчууд хүрэхийн тулд маш их зүйлийг туусныг бид нар хойшоогоо харах болно. Дараагийн номлолуудаар харах болно. Тэгээд Мөшөдөг ийм зүйлийг хийгээрэй гэж хэлдэг. Тэгтэн Мөшө юу гэдэг вэ гэхээр 4:1 дээр тэд надад итгэх нь бүх хэл чамд яаваа үзэгдэн гэж юу гэд намайг тоо сонсохгүй байх гэлээ. Одоо энэ дээр бас л нөгөө өөрийгөө голоод байна шүү тийм ээ. Би чинь хинсэн бэлээ гэжсэн бол одоо нөгөө нэг би израильчууд тэр өөрийнхөө үндсэн дээр очиод бурхан намайг илгээлээ гэсэн чинь нөгөө хүмүүс нь ингэж хэлж болох юм тийм. Чамд яаваа үзэгдэн гэж юу гэд бас нэр байж болох зүйлийг хэлээд байгаа байхгүй. Өнөөдөр магадгүй бид нэр бусдад сайн мэдээг ярих үед тэгээ бурхныг эрсэлж явах үед магадгүй хүмүүсээс асууж болно тийм. Чамд бурхан харагдсан юм уу? Бурхан чамд үдэгцсэн юм уу? Бурхан чамд бодтойгоор ямар нэгэн зүйлийг амьдрал чинь хийж өгсөн юм уу гэж асуувал та юу гэх вэ? Таны амьдрал бурхны хийж өгсөн зүйл бодтой зүйл байна уу? Тэр зүйлийг бид нар ярих хэрэгтэй болно. Харин тэгтэн бурхан 3 зүйлийг хийгээрэй гэж хэлдэг. Тэр нь юу вэ гэхээр 3 зүйлийг тэмдэг болгох. Тийм гайхамшигыг тэр тэмдгийг өгдөг. Тэр нь юу вэ гэхээр нэг юм 3 тэмдэг байгаа. Тэр нь эхлээд асуусан те гарт чи юу байна гэж асуудаг. Тэгээд хаяг байна гэд түүнийг хаягт нь тэр нь могоо болж чөгөрж исэн. Харин сүүлнээс нь барахад буцаага таяг болдог тийм ээ. За энийг харуулаа чи намайг одоо яв өнөхөр чамд үзэгдсэн гэдэгт итгэхгүй байвал гэж. За үүнд ч бас итгэхгүй байвал дараагийнхан зүйлийг нь хийж харуулаарай гэж. Тэр нь гараа өвөртөө хий. Тэгэхэд нь гараа өвөртөө хийгээд гаргахад нь гар нь халдвар төвчтэй болж засагт цагаан болсон гэж. Буцаад гараа өвөртөө хийгээд гаргахад гар нь зүгөрлж. Тэгээ энэ тэмдгийг үзүүл гэж. Тэгээ энэ тэмдгийг үзүүлээд ч итгэхгүй байвал 3 дахь зүйлийг нь бас үзүүлээрэй гэж. Тэр нь юу вэ гэхээр нийл мөрнөөс ус аваад хуурай газар асах. Нийл мөрнөөс авсан ус газарт цус болно гэж хэлж. Тэгээ усыг аваад хуурай газар асгасан чинь тэр нь цус болно гэж хэлж. Тэгэхээр ийм зүйлийг харуулах үед тэд нэр яг ингээд бурхан яаваа энэ үнэхээр нэг
бодтой нэг юм гайхалтай зүйл яваад байна. Бурхан илгээсэн байна гэдэгт итгэж байгаа. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн бидний амьдралч гэсэн Бурханы маш их хийсэн зүйлүүд байгаа. Бид нар магадгүй янз бүрийн магадгүй сайн мэдээг ярих үед асуудал бэрхшээлтэй тулгарч болно. Хүмүүсийн нөгөө чам Бурхан үзэгдэнэ гэж юу те чиний Бурханд итгэдэг гэж юу гэдэг гэвэл бид нар өөрсдийнхөө амьдрал дээр бодтой өөрчлөгдсөн өөрчлөлтөө бид нар ярих хэрэгтэй. Хэрвээ та магадгүй маш их хайргуудыг байж агаад тэр зүйлээсээ би гарч чадахгүй байж агаад гарсан юмаа гэх юм бол таны эрдэнэ тойронд хүмүүс үнийг чинь гахаж харах болно. Энэ чинь их сонин зүйл байш шүү гэж ойлгох болно. Өмнө би маш их тийм юу гэдэг ямар ч тийм нөгөө нэг нөхцөл байдлаас эргэсэн бай тэрийг хуваалцах үед юу гэдэг гарч чадахгүй тийм зуршил байж болно тийм ээ. Аль эсвэл нөгөө хүнийхээр шийдэж чадахгүй гэр бүлийн харилцаа хэцүү нөхцөл байдлын дунд Бурхан ингэ шийдэж өгсөн юм а гэдэг тэр бодтой зүйлийг ярих үед хүмүүс бидний амьдралыг илүү сонирхож асууж эхэлт юм а. За тэгээд ийм зүйлийг бас хэлж байгаа гэсэн чинь Мөшө бас л би чадахгүй баха гэж хэлж байгаа. 4:13 дээр харах юм бол өршөө эзэн минь ээ та өөр хэнийг явуулаач гэж хэлдэг. Тэгэхээр заримдаа бид нар яг иймэрхүү байдлаар яг Мөшө шиг гэхдээ Бурхан Мөшөөг дуудахдаа Бурхан Мөшөөгөөр дамжуулж агуу ажлуудыг хийхдээ өөртөө итгэлтэй өөртөө зоригтой нэг ашигласан. Өнөөдөр магадгүй Бурхан таны сайн мэдээ яриад бусдад өөрийг нь гэрчлээ гэж хэлэхдээ таныг итгэлтэй чадвартай мэдлэгтэй боловсролтой болохоор ч сайн мэдээ яриарэ гэж хэлсэн үү? Өрдөөсөө тэгж хэлэв. Харин бид нар яг Мөшөд байсан шиг иймэрхүү хандлагатай байд. Би чинь хинсэн билээ. Намайг ярихад хүмүүс итгэх юм уу? За боли би Бурхан ярьж чадахгүй шүү дээ. Та миний оронд өөр хэнийг яриулаач. Гэх гээд байдаг. Тийм үү? Тэгээд харин Бурхан яг Мөшө ингэж чадахгүй гэдэг байгаа ч гэсэн яг Бурхан нэг юм тусламжийг үзүүлж байгаа. Тэр нь ямар тусламж вэ гэхэд нь тэгт нь Бурхан за би чамд Лев овгийн Ахран гэдэг чамд ах байдаг шүү дээ. Бид тэр хүнийг хэл ярианда маш сайн гэдгийг мэднэ. Чи түүнтэй ярьж хэлэх юмыг нь зааж өг. Тэгээд тэр хүн чиний өмнөөс ард олонтой яригаа гэж хэлдэг. Тэгэхээр энэ чэнэс бид нэр бас сонирхолтой асуулт төрн тэрний юу гэхээр чинь Мөшө чинь ганцаараа биш юм уу гэж тэ. Тэгэхээр яг нөгөө Мөшөөг төрөх үед нөгөө нэг Израильчуудын дөнгөж төрсэн эрэгтэй хүүхдийг нийл мөрөнд хаяа гэдэг тийм тушаал байсан байж таарж байгаа. Тэрнээс өмнө Мөшө болохоор ахтай бас эгчтэй Библиэр гардаг тийм ээ. За эгч нь бол Мириам гэж бид нар мэднэ. Ах нь бол Ахрон гэд байгаа. Гэхдээ ахтайгаа уулзах нь яг Бурхан яг энэ ахтай нь уулзуулдаг гэж гарч байгаа. Тэгээд Ахран ахтайгаа хамт яг энэ Бурханы ард түмнийг чөлөөлөө гэдэг яг энэ зүйлийг хамтдаа энэ зүйлд явдаг, урагшилдаг, яг илгээлтэд явдаг гэж бид нар ойлгож байна. За тэгээд миний бас илүү чухалчилж илүү ярмаар байгаа зүйл нь Эхлэл 4:22-оос 26 дугаар ишлэл. Энд дээр өгж байгаа үг гэхээр тэгтэн чи Паранд яава ийхүү айлдж байна. Одоо нөгөө нэг Мөшөд хэлж байгаа зүйл нь чи Паранд очихдоо энэ зүйлийг бас хэлээрэй гэж хэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Израиль бол миний хүү, ууган хүү минь юм аа. Би чамд хүүг минь явуул надад сүслэн үйлчлэг гэхэд чи татгалзлаа. Үздэггүй би хүүг чинь ууган хүүг чинь хорох болно гэж хэл гэжээ. Замд хоноглох газарт яава учирч амийг нь авахыг заавдав. Тэгтэн Зипоро захиурч өлөө аав хүүгийнхээ тэрхийн арснаас танан огтж Мөшөгийн хүлд хүргээд чи миний цусан барилгахад эр нөхөр гарцаагүй мөн гэвэ. Тэрээр Мөшөөгөөс холдлоо. Тэр үед Зипоро цусан барилгахад эр нөхөр гэж хотлолын тухай хэлсэн ажээ гэж. За энэ харах юм бол Египтийн хаанд очиод Паранд очиж хэлэхдээ Израиль бол миний хүү, ууган хүү юм аа. Чи үүнийг хэлээрэй. Харин чи хүүг минь явуул тэд нар бол надад сүслэн үйлчлэг гэхэд нь
чи татгалцсан гэж. Баруун бид нар хойшоо тийм яг номлуудаар харна маш олон гайхамшиг тэмдгүүдийг үйлдээд 10 дахь тэмдэг нь юу байсан бэ гэхээр 10 дахь гамшиг нь юу байсан бэ гэхээр энэ байсан тийм ээ. Би хүүхч нь уугхан хүүхч нь хорох болно гэж хэлгэжээ гэж. Тэгэхээр яг энэ 10 дахь гамшигын дараа Израильчуудыг Египтээс яв гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэчнээс би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр Израиль бол миний ууган хүү гэдэг нь Израиль бол тэг яг сонгогдсон онцгой ард түмэн гэдгийг илэрхийлж байгаа. Бурхантай харилцаатай байхаар Бурхантай үйлчлэхээр сонгогдсон ард. Тэгэхээр зөвхөн Израильчуудын нөгөө хүнд хэцүү асуудлууд тэр бэрхшээлийг Бурхан сонссон боловч тэднийг зүгээр нэг чөлөөлөд орхих биш. Бурханы хүсэл болохоор энэ ард түмэн миний хувьд бол сонгогдсон үнэтэй онцгой ард түмэн байна. Гэхдээ энэ ард түмэн надад сүслэн үйлчлэгээ гэж. Бурханд үйлчлэхийн тулд. Зөвхөн тэр асуудлаадс нь чөлөөлөд орхих биш. Энэ ард түмэн надад үйлчлэхийн тулд өөрийнхөө нэрийг би алдаршуулахын тулд би энэ ард түмнийг чөлөөлж байгаамаа гэж хэлж. Тэгээд сонирхолтой нь яг энэ яг 24-р ишлэл бол нэлээд одоо нөгөө нэг Библийн яг нөгөө тайлбар одоо нөгөө нэг теологийн үзлэр бол энэ дээр маш их зөрчилдөг тийм санаанууд явж байгаа. Гэхдээ энэ ч нэ зүгээр бидний зүгээр ойлгож харж болох зүйл нь Моше болохоор одоо эхнэр аваад хүүхэд нь одоо яг нөгөө холцлолыг хийлгээгүй байсан байж таарад байгаа. Тэгэхээр тэнд Бурхан Моше мэдээж эрэг нөгөө Бурханы ард түмний чөлөөлөх юм дуудлагыг аваад явж байгаа үедээ өөрийнх нь хүүхэд нь яг тэр холцлолыг одоо нөгөө хүртээгүй байсан баг. Тийм учраас Бурхан сануулад яг тэр нөхцөл байдлын донд нэг тийм эвгүй нөхцөл байдал үүссэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ Зипора гэдэг нь болохоор нөгөө Мошегийн эхнэр нь байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ захиурч чулуу аваад хүүгийнхаа тэрхийн арснаас танан огтолж Мошегийн хүлт хүргээд за энэ бол чи бол тэ миний цусан барилгад ир нөхрөө гэж хэлж. Тэгэхээр нөгөө нэг альва зүйлийг бас удирдаад ингээ харуулж байгаа хүн өөрөө бас тэр зүйлийг хийгээгүй бол хийх нь чухалаа гэдэг зүйлийг бас энэчнээс бид нар харах боломжтой байна. Бид нэр үгээрээ ярьж болно. Гэхдээ бидний амьдрал дээр нөгөө үйлдэл үйлс харагдахгүй байвал тэр нь бидний хувьд бас чухал шүү. Тэ бидний үг ам нийлэх ёстой гэж хэлдэг. Тэгээд яг энэ дээр яагаад энэ зүйлийг хийх болсон бэ гэхээр нөгөө Эхлэл 17 дугаар бүлэг дээр яг Бурханы өгсөн Авраамд өгсөн амлалтаас үүдэлтэй яг энэ зүйл маань явж байгаа. Бурхан Авраамд ямар амлалтыг өгсөн бэлээ? Эхлэл 17-ыг та дараа нь харж олно. Энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр чи өнөр өдгөн болж олон үндэстний эцэг болно гэж Авраамд хэлсэн. Чиний үүр хойчид үүрдийн эзэмшил болгон би тэдний бурхан байх болно би танаа үед үр хойчид чинь тэр амлагдсан сүү болоор бэлгсэн газрыг өгөх болно гэж хэлсэн. Бурхан яг энэ Авраамд амласан амлалтаа биелүүлэхийн тулд Египтэд байгаа израильчуудын зовлон сонсоод тэр боолжл хүнд дарамтаас нь чөлөөлөхийн тулд Бурхан тэрийгэ санаа израильчуудын дуу хоолойг сонсоод энэ зүйлийг хийж. Харин танаа гэрэг чи болон танаа гэрийн чинь тэ үе хойч чинь үүргээ биелүүлж энэхүү тушаалыг сахих ёстой гэж хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр эр хүүстэн бүр төрөөд 8 дахь хоногт тэрхийн арьсаа тэрхийн одоо нөгөө нэг бид нэр одоо мэдэн штэ одоо нэг эрэгтэй хууч өмнөх орчуулган дээр бол хөвч өндүүлэх гэж байгаа. Одоо эрэгтэй хүүхдийн одоо нөгөө бэлэг эрхнийх нь арьсыг ингээд хөндөх байдлаар яг ийм үйлдэл хийдэг гэсэн. Энэ бол та нарын биелүүлэх үүргийн тэмдэг болно гэж хэлсэн. За би түрүү хэлсэн Гэтэл 4:22-оос 26 дугаар ишлэлээс би нэг чухал зүйлийг онцлмаар байгаа гэж хэлсэн. Тэрийг хэлэхээс өмнө яг энэ зүйлийг хийсний дараагаар ерөнхийдөө нэг үйл явдлаа би баазсны дараа санаагаа хэлэхэд байгаа. Тэрний юу вэ гэхээр яг энэ үйл явдал болсны дараагаар Израильчуудын ахлагчдыг цуглуулад яг энэ тэмдгүүдийг үзүүлээд Бурхан яг энэ ард түмний чөлөөлөхийг хүсэж байна. Тэгээд яг энэ зүйлийг дамжуулаад хамгийн сүүлийн ишлэл дээр
4:31 дээр өнөөдрийн миний ярих бүлгийн сүүлийн ишлэл дээр ард олон хүмүүс итгэсэн гэж израильчуудыг анхаарч зөвхөрөл зовлонгийг харсан гэдгийг ард олон дуулаад одоо бурханд мөхийн сүгдэж байгаа, мөрөгж байгаа, тэр хүндэтгэл өргөж байгаа гэж хэлж. За тэгэхээр ерөнхийдөө бид нарыг бид бүгд бас үйл явдлаа бол нэлээд ойлгоод авцсан баг гэж ойлгож байна те. Яг мөшөө яг ямар нөхцөл байдлыг туулаад тэгээд яг энэ бурхны ард түмнийг чөлөөлөх энэ илгээлтэй ажил дуудагдж байгаа гэж. Мөшөөгийн хувьд өөрийгөө голж ирсэн те би хэл яриандаа сайн бишээ гэд те та өөрхөн явуулаач гэх үед бас тусламжийг өгж ахраан өөрхөн төрсэн ахтайгаа хамт яг энэ зүйлийг хийх болдог тийм ээ. Тэгэхээр мөшөөгийн хувьд хид хідэн өөрийгөө одоо үгүйсгэж байгаа те би чадахгүй гэж хэлж байгаа. Одоо бурхан надад үзэгдэнэ гэж байх уу? Би чи хинсэн билээ гэд нэг юм сул доороо өөрийгөө юм голсон тийм нөхцөл байдлын донд байгаа. Гэхдээ бидний ойлгож болох ёстой нэг зүйл нь сул доороо нөхцөл байдлын донд бурхан өөрийнхөө хүчээ илэрхийлж харуулд юм аа. Өнөөдөр та өөрийнхөө сул доороо байдлаараа бурхны өмнө сайрахаараа Паул хэлдэгтэй би өөрийнхөө мөхс байдлаараа сайрахдаг. Яагаад гэхээр бурхны хүч миний дотор бүрэн төгс болохын тулд гэж хэлдэг. Тэгэхээр ямар нэгэн өөртөө итгэлтэй тийм лаг хүнийг бурхан илүү дууддаг гэхээсээ илүүгээр бурхны өмнө тийм даруухан зүрх сэтгэлтэй сул доороо тэгээ би чадахгүй дээ гэсэн хүнийг бурхан ямар гайхалтайгаар ашигладгийг бид нар харах болно. Тэгээд юуны тоолго намын 12-ын 3 дээр нэг юм ишлэл байгаа. Мөшөө газрын хөрсөн дээрх хамаг хүнээс хинтээ зөөрлөхгүй даруй хүн байсан юм гэж хэлж. Бурхан бардам хүнийг биш харин даруй нэгнийг ашиглаж байгааг энэ бид харах боломжтой. Мөшөө газрын хөрсөн дээрх хамаг хүнээс хинтээ зөөрлөхгүй даруй хүн байсан гэж. Тэр өөрийнхөө элэг нэгт хүнийг өмөрч байгааг бид нар харсан. Тэ бас хоноо услахж байгаа Медианы дахилчийн тэр охтуудыг өмөрөөд бас хондыг усалж өгж байгаа. Яг ийм сайн зан чанаруудыг харах юм бол мөшөө шудраг бус байдлын эсрэг зогсдог. Үнэхээр бас даруй тэ бас яг хэдий сул дорой байсан ч гэсэн яг бурханд ашиглагдж байгаа бас нэгэн байгаа. Өнөөдөр тэгээ бидний хувьд бас магадгүй мөшөө шиг бид нар өөртнийгөө голдог байж болох юм. Би хэл яриа амдаа сайн биш. Би бурхныг сайн мэдээг ярихдаа би үг амаас нийлүүлж чадахгүй гэж та бодохгүйгээр бурхан танд хэлсэн бол бид нар түүнийг биелүүлэх хэрэгтэй. Яагаад гэхээр түрүүний хэлсэн би 4:22-оос 26-аар нэгэн чухал зүйл наваад байгаа. Чухал зүйл байгаа гэж хэлсэн тэр нь юу гэхээр надад сүслэн үйлчилгээ гэж хэлээд байгаа бурхан. Зүгээр нэг чөлөөлөд ард түмнийг орхих биш, миний нэрийг алдаршуулахын тулд надад сүслэн үйлчлэхийн тулд миний уухан хүүг явуулаа гэж хэлж. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд яг бурханд үнэхээр бид нэр зүрх сэтгэлээсээ бурханд үйлчлэхийг хүсэж гинөө эсвэл өөрсдийнхөө амьдралын асуудалд бид нар баригдаж тэр асуудлаас гарч чадахгүй бид нар амьдарсаар байна уу гэж асуух байна. Бидэнд амин хувийн ашиг сонирхол байна уу? Бидний зүрх сэтгэл хаана байна вэ? Өнөөгийн эд баялаг бидний сэтгэлийг баясгах ямар нэгэн зүйлстэй байна уу? Эсвэл бурхныг гэсэн зүрх сэтгэл бидний дотор байна уу? Бид нэр өөрсдөө зөвхөн гой сайхан харагдах тэр зүйлсийг бий болгох биш, гой сайхан үйлчлэл ямар нэгэн үйлчлэлийг бий болгох биш, харин Христийн бие байгуулахын тулд бурхны нэрийг алдаршуулахын тулд бидний зүрх сэтгэлийн хандлага юм байх хэрэгтэй. Дэд хууль намын дээр бас юу гэж хэлдэг вэ гэхээр чи зүрх сэтгэлээ холцлуулаа. Махан биеийн холцлолоос илүүгээр чи зүрүүд муухай битгий бай. Харин зүрх сэтгэлээ холцлуул гэж хэлдэг. Ром намын дээр бас хэлдэг. Сүүсээр зүрх сэтгэлдээ холцлуулал хийх нь илүү чухал юм а. Гадна харагдж байгаа зүйл нь юудаа биш, эсвэл холцлол хийлгсэн гэдэг нь чухал биш. Харин зүрх сэтгэлдээ бид нар бурхныг итгэн дагаж би бурханд үйлчлэе гэсэн тэм зүрх сэтгэлтэй бид нар байна уу гэж. Бидний маш сайн мэдэх зүйл нь хинч хоёр эзэнд
Зэрэг үйлчлэж чадахгүй гэж хэлдэг. Тэр нэгийг нь хайрлаж нөгөөг нь үзэн ядна. Бурхан болоод эд баялагт зэрэг үйлчлэж чадахгүй гэж хэлдэг. Тэгэхээр өнөөдрийн бидний хамгийн чухал өөрснөөс асуух зүйл нь миний зүрх сэтгэл хаана вэ? Би Бурханд үйлчлэхийг сонгосон уу? Эсвэл би өнөөгийн эд баялаг, өнөөгийн саахан харах зүйлсийн араас явж гин үү? Яагаад гэхээр тэр хоёр зүйлс хоёуланд нь зэрэг үйлчлэх боломжгүй юм а гэж хэлдэг. Нэгийг нь үзэж нөгөөг нь хайрлаж явна. Эсвэл хоёр завны дунд хоёр хөлөө нэг завин дээр тавиа явж байгаа хаашаа явахаа мэдэхгүй тийм үнтэй жилдэг. Бидний зүрх сэтгэл хаана вэ? Бурхныг ирж хайж гэнэ. Бидний амьдралын хамгийн чухал зүйл бол Бурхныг хайж, Бурхныг таньж мэдэх юм а гэж бид нар магтандуулсан. Гэхдээ бид нар энэ зүйлийг яг хийдэг үү? Христийн төлөө үйлчлэхийн төлөө бид нар урагшилдаг үү? Бидэнд өгөгдсөн сүнслэг бэлгүүт хөөртөл Христийн биеийг босгон байгуулахын тулд Христийг алдаршуулахын тулд байдаг. Бидэнд өгөгдсөн бэлгүүт хөөртөл. Бидний өөрсний сайнны төлөө биш, харин Христийн биеийг босгон байгуулахын тулд. Зөвхөн үйлчлэл гэдэг нь өнөөдрийн бидний нүдэнд харагдж байгаа үйлчлэл биш. Үйлчлэл гэдэг нь бусдын төлөө зохилго зүрхтэй сэтгэлтэй байгаад Бурхныг гэрчилж, Бурхныг алдаршуулахыг бид нэр үйлчлэл гэж ойлгож байна. Эзнийхээ нэрийг би алдаршуулахын тулд, эзнийгээ би гэрчлэхийн тулд, Есүс Христийг би тунхаглахын тулд миний амьдрал, миний хийж байгаа зүйл тэр зүйлийн төлөө байна. Эсвэл миний амин хувийн ашиг сонирхол илүү байна уу? Амин хувийн ашиг сонирхол гэдэг нь өөрийн нэр карьер, бусдад сайхан харагдах, бусдаас дээр юм шиг харагдах, бусдаас харагдах илүү гой сайхан зүйлүүд яг байж болохгүй гэсэн зүйл биш. Гэхдээ тэр нь Бурханаас өмнө байх юм бол тэр чинь сайн зүйл биш ээ. Тэр чинь зөв зүйл биш ээ. Хинч хоёр эзэн зэрэг үйлчлэж чадахгүй гэж хэлдэг. Тэгэхээр таны зүрх сэтгэл хаана вэ? Та Бурханд үйлчлэхийг сонгосно. Та Бурхныг идэггүй. Та өнөөгийн амьдралдаа таны хийж байгаа зүйл чинь Бурхны үгийг илүү уншихад, Бурхныг илүү танд мэдхийн тулд та зориулт алхмыг хийж гинэ. Харин бид нар түүнээс илүүгээр бид нар утсаа илүү ухаж байна. Гой сайхан стори рилийг бид нар үзэхийг, бид нарыг сэтгэлийг хөгжих, баясгах зүйлээ бид нар илүү үзэж харахыг хүсэж байна. Би нэрээ яг юу гэж бодож байгаа вэ гэхээр бидний донд утсыг айгуу сайн ашиглаж байгаа бид нар хамгийн багаасаа нэг жоохон хөөхт гэлдэггүй, тэгээ хамгийн ахмад хүртэл гэлдэггүй. Бид нар дуртай нь Facebook-ийнхаа стори рилийг үзээд нэг сонирхолтой юм явж ийн гэж харж байгаа. Та утасныхаа нөгөө нэг тэр сошиал хэрэглэсэн цагаа бид нараас хардаг штэ хэрэг цагийг зарцуулж байна гэж. Тэгэхээр та юуг илүү тавиад байгаа юм бэ? Гэхдээ та Бурханаас одоо би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр бүр одоо нөгөө нэг үзэж харахгүй байгаас илүүгээр таны зүрх сэтгэл, таны бодолд юу илүү хэрэгэлдээд байна вэ гэж асуугаад. Та өөрийгөө шалгаад үзээрэй. Та 1-7 хоногийн дотор утасныхаа рил тэр юуг би ямар нэгэн тийм сонирхолтой юм үзэхгүй гэд та ингээд оролдоод үзээрэй. Та тэгэх юм бол тэр 7 хоногт маш өөр зүйлсүүдийг харах болно. Бурхан танд өөр олон зүйлүүдийг илчилж харуулж байгааг та мэдэх болно. Яагаад гэвэл тэр сошиал байгаа зүйл бид нарыг урагтаад байна. Энэ гоё сайхан зүйл энэ бидэнд хэрэгтэй мэдээлэл яваад байна. Тийм заримдаа бидэнд хэрэгтэй мэдээлэл явдаг нь үнэн. Гэхдээ бид нар тэр зүйлээрээ заримдаа бид нар өргөтүүлээд Бурханаас хүлээж авах зүйлээсээ бид нар холддог. Тийм учраас таныг яг ийм зүйлийг хийж үзээсэй гэж хүсэж байгаа. Миний хувьд би нэг актер нэг ороод байдгүй ч гэсэн би яг энэ 7 хоног бүр огт одоо тийм рил стори үзэхгүйгээд яг тийм зүйлийг ингээд хийж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхэд бүр ингээд амар гоё юм эргчүүлэг ингээд мэдэрч байгаа. Бурхан бүр илүү зүйлийг ингээд надад мэдүүлж ойлгуулад байгаа юмыг мэдрэх ч юм уу тийм. Ингээд арай илүү зүйлийг Бурханаас хүлээж авах боломжтой болдог гэдгийг би гэрчлээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг жишээ. Өнөөдөр бидний амьдрал таны анхаарлыг Бурханаас илүү татаад байгаа. Таны зүрх сэтгэл юун дээр байгаад байгааг та өөрөө нэгтлэн шалгаач гэж хүсэж. Бусадтай найзлах нөхөрлөх мэдээж хэрэг гоё. Гэхдээ
тэрнээс илүүгээр нөгөө нэг бурхантай харилцах цагаа орхиод өөр янз бүрийн юм хийгээд байх нь өөрөө тийм сайн зүйл биш л гэж хэлээ. Яагаад тэгэхээр бурхан эхнээсээ хэлэхдээ энэ хуучин гэрээний үед шинэ гэрээний үед тэр бурхан биднийг өөртөө үйлчлүүлэхийн тулд дууссан гэдэг маш тодорхой байна. Өөрийгөө гэрчлүүлэхийн тулд өөрийгөө алдаршуулахын тулд биднэрт бүр амьд бурхан өөрийнхөө туслах эцгийг биднэрт өгчээд байна. Ариун сүнсээ биднэрт өгчээд байна. Тэгтэл бид нар тэр бузар муу зүйлсээсээ илүү энэ бидний харааг булаагаад байгаа зүйлсээсээ татгалзаж чадахгүй бол бид нар хэрхэн ариун сүнсээр өдөрдөө хэрхэн гэрчлэлтэй хэрхэн тийм баяр хөөртэй итгэлээр хүлээж авсан амьдрах юм бэ? Тэгэх боломжтой юу? Та бурхнаас өөр нэг юм илүү зүйлийг ирж хаагаад байвал та олох уу? Бурхан таныг удирдах, таны амьдралд гайхалтайгаар ажиллаж өөрчлөлт шинжилэлийг хийхийг хүсээд байдаг. Та өөр зүйл хийгээд байвал бурхан таны амьдралд ажиллах уу? Та ариун сүнсээр амьдрал өдөрдөөж, бусдад үйлчилж, үр нөлөөтэй үйлчилж амьдрахыг хүсэж байгаа бол та өөрийнхөө нөхцөл байдлыг шалгаад үзээрэй. Миний зүрх сэтгэл хаана байна? Би зөвхөн өөртөө гой сайхан, бусдад гой сайхан харагдах үйлчлэлийг хийгээд байна. Харин би бурхныг алдаршуулахын тулд, бусдад хүрэхийн тулд, бусдын итгэлийг босгон байгуулахын тулд энэ зүйлийг хийж гинөө гэж бид нар өөрснөөс асуух хэрэгтэй. Бидний итгэл амьтай байхын тулд бидний хувьд энэ зүйл чухал байгаа. Яагаад гэхээр бурхан өөрөө хэлэхдээ би байдаг амьд бодит бурхан гэж хэлчихэд байхад бидний дунд ариун сүнсээр оршин байгаа бурхан байгаад байхад бидний өнөөдрийн амьдрал нөхцөл байдал юу ямар хөө байгаад байгаа юм бэ? Өөрчлөлттэй, гэрчлэлтэй байж чадаад байгаа юм уу, чадахгүй байгаад байгаа юм? Бурханаас ойлголт ухаарлыг авч байгаа юм уу, авахгүй байгаа юм? Таны амьдрал амар тайван заримдаа бид нар яг энэ өөрснийхөө ай тухтай байдлаасаа гарч энэ зүйлийг хийх хэрэгтэй болдог. Харин бид нар ай тухтай зүйлээсээ ирээ салж чадахгүй байгаад байвал миний хувьд ямар нэгэн зүйлийг хүлээж авна гэж хэлэхэд хэцүү байна. Харин бид нар үнэхээр зүрх сэтгэлтэй үнэхээр яг бурхныг ирж хайж гэнэ үү, зүрх сэтгэлтэй хооцлол хийлгэсэн үү гэж та бүгдийг өөрснөөс асуугаасаа гэж хэлж байна. Тэгээ бүгдээр хамтдаа залбирая. Мэдээж хэрэг бид нэр хүн гэдэг утгаасаа бид нэр алдаа дутагтай, сул доорой хүчин мөхсдөх зүйл байгаа. Гэхдээ бид нэр бурхнаасаа тусламжийг гуйж бурхантайгаа хамт байж бурхны ариун сүнсний тусламжтайгаар бид нэр тэр бүхэл зүйлсүүдийг даван туулж өөрчлөлттэй, гэрчлэлтэй өмнө бидний бодож харж байгаагүй бурхны бэлдсэн зүйлсүүдийг бид нэр өөрсдийнхөө амьдралд хүлээж авах боломжтой юм аа. Тэгээ хамтдаа залбирэн. Тэгээд магадгүй бас яг та бурхан руу ойртохыг хүсэж байвал энэ цаг таны хувьд нээлттэй байна. Тэгээд бас нэг дугаар хамтдаа магтъя. Тэгээд та өөрийнхөө зүрх сэтгэлийг шалгаарай гэж хэлье. Би өөр надад хэлэх юм алга. Бид нар та бурхныг ирэн хайж байна уу? Таны зүрх сэтгэл хаана байна вэ гэж асуумаар. Тэгээ бүгд хамтдаа босъё. Хамтдаа залбирая. Яг энэ цаг богинохон ч гэсэн таныг бас бурхны өмнө ирэх цаг байна. Тэгээд би юунд уриалмаар байгаа вэ гэхээр бид нэр бусдад үйлчлэхийн тулд бид нар бас итгэлээр алхам хийх хэрэгтэй байдаг. Авраам итгэлээр төрсөн гэр орноо орхихдоо хаашаа явж байгаагаа мэдэхгүйгээр гарсан. Еврей 11:24-өөс 26 дугаар ишлэлээр юу гэж байгаа вэ гэхээр Моше насанд хүрсэн хойно Параны хүүг их алдраас татгалзаа зогсохгүй гим нүглийн цаг зургийн таашааллыг эдээснээс бурхны арт түмэнтэй хамт үзэгдэх нь дээр гэдгийг сонгожээ. Ямар шагнал байгааг Моше урдаас харж байсан учраас Христийн төлөө доромжлуулах нь Египтийн эрдэнэсийн сангаас агуу баялаг гэж хэмээн үтсэн юм ажиллаж. Тэгэхээр та бурхнаас бас хүлээж авахын тулд таны зүрх сэтгэлд ерөн хаас хүсэн тэмүүлсэн байх хэрэгтэй. Даруй байх хэрэгтэй. Итгэлээрээ алхам хийх хэрэгтэй. Бурхан минь та намайг дүүргэж өгөөч, та надад хүрч өгөөч. Миний хийж чадахгүй байгаа, миний сул дорой нөхцөл байдлын донд та хүрч та өөрийнхөө нэрийг алдаршуулж өгөөч гэж бид хамтдаа залбирч.
Хүний санаагаар, хүний бодлоор хийж чадахгүй зүйлийг Бурхан бидний амьдралд хийж чадах юм аа. Яагаад гэвэл Бурхан би бол байдаг, би бол амьд Бурхан гэж хэлээд байна. Би бол бодтойгоор та нарын дунд оршин байдаг, тэр Бурхан бол би байна гэж хэлээд байна. Нүдтэй хэрнээ хардггүй, жигтэй хэрнээ сонсдоггүй хүний гараар бүтээлгдсэн бүтээл би биш. Харин та нарыг би дуулсан, та нарыг илгээсэн нэгэн би байна гэж. Эзэн минь бид нар таныхаа өмнө нэрээ залбирч байна. Эзэн та бидний зүрх сэтгэлийг бас шалгаж өгөөч. Бидний зүрх сэтгэл өнөхөр танаас хол байгаад бид нэр өнөөгийн зүйлсээр зүрх сэтгэлээ дүүргэж байсан бол та биднийг уучлаач гэж бид нэр таныхаа өмнө нэр гэмшин залбирч байна. Танаас илүүд гой сайхан зүйлсүүдийг эрхэмлэж явсан бол эзэн та биднийг уучлаач. Амьдралын ай тухтай байдлаа өмнө тавьсан бол та биднийг уучлаач. Харин та биднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд та өөрийнхөө хүүгийн амийг бидний төлөө өгсөний төлөө тандаа талархна. Есүс Христ та өөрөө тэр маш их хүн зовлон бэрхшээлийг туулсан ч гэсэн биднийг хайрлах хайраа харуул биднийг авралт хүрэхийн тулд ирээдүйд ирэх тэр найдварыг өгөхийн тулд цаа загламай дээр цолбоглож амьлуулагчны төлөө танд талархна. Эзэн бид нар харин амин хуваа хичээж амьдарч байгаа л эзэн та биднийг уучлаарай. Эзэн харин бид нар таныг эрен хайж хамгийн чухал зүйлээ хамгийн чухалд нь тавьдаг байгаа та бид нар туслаарай. Яг энэ цаг мөчид та бидэнтэй ярьж өгч та бидний зүрх сэтгэлд хүрч өгөөч гэж гуйж. Баярлалаа.